Тэрээр 1991 онд Монгол улсад түүхэн айлчил хийж Монголын ардчлалыг дэмжих Японы бодлогыг зарласан. Тэр бодлогыг Японы үе үеийн засгийн газар баяжуулан тууштай хэрэгжүүлсэн. Монголоо олж, Монголыг дэлхий олж, монголчуудыг хөл дээрээ зогсоход Японы ард түмэн засгийн газар үнэлж баршгүй их тус хүргэсэн юм. Энэ чин сэтгэлийн гүн туслам дэмжлэгт нь Японы ард түмэн, Японы засгийн газарт Монголын ард түмэн төр засаг байнга талархаж байдаг. Энэхүү талархлыг төр ард түмнээ төлөөлөн энэ хүндэт эндрээс бидэнд хэцүү цагт халуун гараа сунгасан нийт Япон хүмүүст, Японы ард түмэнд, засгийн газарт дахин илэрхийлэхэд надад таатай байна. Сүүлийн 20 жилд Монгол улсад туслам дэмжлэг үзүүлсэн бүх олон улсын байгууллагынхаас Япон улсын туслам дэмжлэг бүх үзүүлэлтээрээ илүү гардгийг та бид сайн мэднэ. Харин Японы ард түмэн засгийн газраас Монгол улсад өгч байгаа туслам дэмжлэгт өөр нэг чухал онцлог байдаг юм а. Энэ бол манайхны хэлдгээр Япон улсын тусламж дэмжлэг нүдэ олдогт оршдог. Монгол орон зуухандаа галгүй болох аюул тулгарсан үеүүдэд Япончууд нүүрсний уурхай, дулааны болон цахилгаан станцад нэн шаардлагатай хөрөнгө оруулалт хийдэг. Монголд нийтийн тээвэр зогсож, төв сүрэн газрын хүмүүс хөл дүүжлэх унаагүй болох үед Японы засгийн газар унаагаар хангадаг. Олон цэцэрлэг сургуулийг өөрийн татвар төлөгчдийн хөрөнгөөр засч, барьж өгсөн, бас засч барьж өгч байна. Эмнэлгийн түргэн тусламжийн машинууд хуучрахад манай гал командын машинууд зогсоход нэн шаардлагатай эм тариа дутагдахад Японоос тэдгээрийг цаг тухайд нь олж ирүүлдэг. Зуд гамшиг тохиоход хамгийн түрүүн бид Япон улсад ханддаг. Ийм жишээг Монгол-Японы харилцаанд олон салбарт, олон арваар нь дурдж болно. Ийм тусламж дэмжлэгийг зөв бодлого, нүдэн олсон туслам дэмжлэг гэхгүй юм бол өөр юуг тэгж нэрлэх юм бэ? Үүнийг товчоор монголчууд зовх цагт нөхрийн чанар гэж ярилцдаг. Энэ бол яахаргагүй үнэ. Эрхэм гишүүдээ, Монгол-Японы харилцаа өнөө үед чанарын шин түвшинд гарч байна. Тийм боломжууд ч нээгдэж байна. Энэ нь Монгол улс Япон улстай олон салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдэж байгаад оршноо. Монгол оронд байгалийн баялаг байна. Япон улсад өндөр технологи байна гэж бид олон жил ярьсан. Одоо энэ хоёр байгаа боломжийг харилцан ашигтай ашиглах цаг ирлээ. Монгол дахь Японы хөрөнгө оруулалтын хэмжээ, хоёр орны худалдааны үзүүлэлт тийм ч өндөр биш байна. Харин эдгээрийг эрс нэмэгдүүлэх, цагийн сэрүүлэг дуугарч эхэллээ. Монгол улсад хөрөнгө оруулах, Монголтой худалдаа хийх, харилцан ашигтай ажиллахыг сонирхож байгаа Японы ажил хэрэгч хүмүүст хандаж би цаг боллоо, сэрцгээ гэж хэлхийг хүсэж байна. Нэгэн үе төдийлөн танил бус зах зээл улс орн руу орхон эхлээд орог харж байж болёо гэдэг арга зөв байсан баха. Одоо бол Япон-Монголын харилцаанд энэ арга тохирохгүй. Одоо Монгол руу яардаг цаг. Нэг үе хууль дүрм нь хуучин юм, дэд бүтцэн сул юм, бодлого нь ойлгомжгүй байна гэж буура шинээр нээгдэж байгаа орныг хардаг хандлага байсан. Одоо бол тэнд сайжруулах хэрэгтэйг нь хамтарч сайжруулж, хийх шаардлагатайг нь хамтарч хийж, харилцан ашиг бүтээдэг шин цаг ирж байна. Монголчууд бидэнд нийгмийн шин тогтолцоо руу ороход олон зүйл шин байсан. Бид олон зүйл дээр алдсан, бас сургамж авсан. Бид шинийг бүтээнгээ суралцж байна. Бид сайн сурагчид бас сайн хамтрагчид байхыг хүсэж байна.
Манай орны хөгжлийн түлхүүр бол эрх чөлөөтэй, хариуцлагатай, цаг үеэ мэдэрсэн, эрүүл, боловсролтой, өндөр нарийн мэрэгсэн иргэд юм. Өнөөдөр Монголд төрөл бүрийн өндөр технологи, инженерийн орчин үеийн мэрэгжлийн хүмүүс хэрэгтэй байна. Япон улсад нэн шаардлагатай байж болох газрын ховор элемент уран, коксчдаг нүүрс, зис молибден Монголд байна. Япон улсаас хувийн шууд хөрөнгө оруулалт өндөр технологи Монголд нэн хэрэгтэй байна. Манайхаас түүхий зөөдөг биш, түүнийг орчин цагийн шаардлагад нийцүүлж боловсруулад нэмэгдсэн өртөгтэй, харилцан ашигтай бизнес болгох нь Монголын ашиг сонирхол юм. Японы хөрөнгө оруулалт бол Монгол улсын үндэсний эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалт байх юм а. Учир нь Японы хөрөнгө оруулалт бол манай улсын 3 дахь хөршийн дээд стандарт, өндөр технологийн бас монголчуудыг хүнд үед нь хамгийн их тусал дэмжсэн, дэмжиж байгаа орны хөрөнгө оруулалт юм а. Япон улсын засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийг Японы бодит сонирхолд нийцүүлэн тодорхой салбарт эрс нэмэгдүүлэх нь Японы хувийн хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах нэг арга байж магадгүй. Японы хувийн хөрөнгө оруулагчдад бусад орныг харж байгаад дараа нь орох гэж хүлээх биш, харин засгийн газраа дагаж орох нь илүү найдлага төрүүлж болох юм а. Нэг үеийг бодоход Монгол улсад дэд бүтц, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, зам барилга, санхүүгийн зэрэг салбарт харилцан ашигтай ажиллах, түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулах, улс бүс нутгийн чанартай томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, тийм хөрөнгийг шингээх, харилцан ашигтай байх орчин, нөхцөл, чадвах бүрэлдэж байна. Ийм ч учраас Монгол улс хөрөнгө оруулалт, боловсон хүчин, техник технологиг хамарсан Япон улсын засгийн газрын өсөлтийн шинэ стратегийг дэмжиж, энэ хүрээнд эрчимтэй хамтран ажиллах саналыг дэвшүүлж байгаа юм а. Мөн эдийн засгийн түншлэлийг эрчимжүүлж, Монгол-Японы энэ салбарын харилцаа зүүн хойд Азид үлгэр жишээ болж чадна гэдэгт би итгэж байна. Манай хоёр орны нэг нь хөгжлийн шинэ гараандаа гарч байгаа. Нөгөө нь өндөр хөгжилтэй орны хувьд гадагшаа задарч байж, шинэ зах зээл боломжийг төрүүлж ашиглаж байж, тэр тусмаа эрх ашиг нь харилцан нийцсэн бүс нутаг оронтойгоо онцлог харилцаагаа улам өргөжүүлэх замаар хөгжил дэвшлийнхээ олон асуудлыг харилцан ашигтай шийдвэрлэж чадна гэдэгт би итгэж байна. Иймээс ч миний энэхүү айлчлалын явцад хоёр орны харилцааг стратегийн түвшинд хүргэх зорилт тавьж байгааг, тийм нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлж хоёр талаас хүчин чармаалт гаргаж байгаад